энэтэй холбоотойгоор та бүхний зүгээс судалгаа гаргасан байна. Эхлээд судалгааны ерөн гол онцлог үр дүнгууд нь юу байсан? Судалгааг яг хэр хугацаанд хичнээн сурагчдыг хамруулж хийсэн байна? Яг судалгааг бол яг зөвхөн охтын үзлэгт хамрагдчихсэн сургуулиудаас охтын үзлэгт яг хамрагдчихсан яг тэр охтуудаас л авсан байхгүй юу. Тэгэхээр нэг 350 гаруй охин хамрагдчихсан гэж санаж байна. Тэгээд хот болон орон нутгийн охтуудаас нийлээд 350 гаруй охин байсан. Тэгээд судалгаан дээр одоо жишээлбэл ямар асуудлыг та бүхэн судалгаагаараа илрүүлж гаргаж ирсэн бэ те? Асуудлууд нь гэх юм бол хөвчлэн яг хамгийн их одоо нэг хөндөгдсөн асуудал нь гэх юм бол охтуудаас ерөөсөө асуудаггүй. Яг эн чинь охтын үзлэг чинь яг нууц яг халдшгүй тархан байхыг тэр газар нь одоо үзлэг хийж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ ерөөсөө асууж үзлэг хийдэггүй. Зүгээр л хичээл орж явахад нь зүгээр л охтуудтай шууд ингээд авч гараад үзлэг хийждэг. Хоёр дахь том асуудал нь хэмээл эмнэлгийн одоо нэг шаардлага хангахуйц орчин нөхцөлд үзлэг хийдэггүй. Тэр нь угаасаа л сургуулийн эмчийн өрөө ямар гэдэг угаасаа бүгд л мэдж байгаа шүү дээ. Зүгээр л нэг ширээ тавьсан. Тэгэл ингээд нэг одоо хөвтөх нэг үзлэг хийгдэх нэг ор байвал байхгүй. Тэнгүү тийм орчин нөхцөл охтуудыг хит олноор нь оруулаад тэгээд үзлэг хийдэг. Тэнгүүтээ нууцлал ерөөсөө байдаггүй. Охтын үндлийн ямар нэг үр дүн байгаа шүү дээ. За чиний ингээд одоо бие эрхтний зөв хөгжил хэвэн явагдаж ийн арай жоох ингээд өвтгөө дээ гэдэг ч юм уу. Тэр нууцыг нь ерөөсөө ингээд одоо хамгаалж өгдөггүй. Зүгээр л ингээд баг ангийнхан багштай нийлээ ярьцдаг. Тэнгүүд ангийн багш нь өөр хүмүүст ингээд тараах ч юм уу эсвэл тэнд хамт ингээд үзлэгт орж байгаа хүүхдүүд нь сонсоод цааш нь цуу яриа тараах ингээд их усүрийг нь бүрдүүлээд өгчдөг. Тим сөрөг талтай. Тухайн одоо үзлэгт хамрагдаж байгаа охтуудын хувийн тэ одоо эрүүл мэндийн нууц мэдээллийг нь задруулсан үгүйгээр ер нь одоо хэдэн үн жишээлбэл мэдээлэл алдсан ч юм уу тийм судалгаагаар ер нь гарсан болов. Ер нь бол яг чиний хувь нь яг тийм бүр наривчлан зүйл байгаагүй л та ерөнхийдөө яг цуу яриа гардггүй үгүй юу гэдэг ч юм уу тийм зүйл бол бүр баг өндөр хувьтай гарч ирсэн нэлээ. Яг угаасаа л үзлэг бослны дараа ямар нэг хэмжээгээр цуу яриа угаасаа л гардаг гэдэг ч юм уу яг тийм л үр дүн гарсан. Тэгээд цуу яриа гардаг ярихгүй баг ингээд цуу яриа гарахгүй байх юм бол тэр нь илүү сайн үзэгдэл ч юм уу тийм зүйл байсан. Охтын үзлэгийг ер нь яагаад жишээлбэл сургуулийн орчин зохион байгуулахгүй байх хэрэгтэй юм те? Чиний бодлоор одоо энэ асуудал дээр ер нь ямар байр суурьтай байна вэ? Нэгт гэх юм бол энэ чинь эрүүл мэндийн үзлэг гэдэг талаасаа эмнэлгийн орчинд хийх хэрэгтэй. Энэ нь одоо эрүүл мэндийг юм хамгаалах ч юм уу мөн ингээд илүү нэг аюулгүй байдал талаасаа. Тэгээ сургуулийн орчинд хийхгүй байх хэрэгтэй гэдэг нь хоёр дахь юм бол нэг эмнэлгийн орчин бол угаасаа ингээд хамгаалалттай одоо үзлэг хийх өрөөнд тустай байдаг штэ. Сургуулийн орчин тийм зүйлээрээсээ байдаггүй. Тэгэнгүүт нэг өрөөнд жижигхэн болохоор ингээд хурдан одоо тэр үзлэгийг хичээлийн цагт багтааж дуусгах ганд айгүй олноор нь оруулж ирдэг. Охтуудыг ингээд баг 5-10-аар нь хамгийн багадаа 5-аар нь ингээд оруулж ирээл шууд ингээд баг ингээд нэг нь харж ахт нь шууд ингээд үзчихдэг. Тэр нь маш буруу. Эмнэлгийн орчин гэх юм бол ядчил нэг хувийн одоо аюулгүй байдал хувийн нууц нь арай жоо хамгаалалттай болж эхлэн тэнгүүтээ тэр ингээ миний үзлэгийн одоо ингээ шинжилгээ жишээ нь эмчил мэдж байгаа. Тэгвэл би яг нэгээрээ л орж идэл гэхээр хариуг нь эмч мэдж байгаа. Тэгээд дээрэс нь илүү нэг эрүүл мэнд талаасаа эмнэлгийн тоног төхөөрөмж нь ч гэсэндээ үзэж байгаа тоног төхөөрөмж нь илүү тийм цэвэрхэн би буцаад ингээд эрүүл мэндийн ингээд би шинжилүүлэх биш эргээд тэндээс халдвар аваад өвчлөх магадлал хамаагүй буурна гэх юм уу. Охтын үзлэгт одоо орсон тэгээд хувийн нууц мэдээллээ алдсан тохиолдол ер нь бол хичнээн гарсан бай. Судганд оролцсон охтууд тийм мэдээллээ ярилцсан ч юм уу хуваалцсан ч юм уу нээлттэй тийм асуулт үлдээсэн юм байсан. Цуу яриа гарсан гэсэн тохиолдол байсан санагдаж байна. Тэгээд ихэвчлэн нэг яг найз нь ч юм уу хувийн мэдээлэл алдаа тэгээд ингээд сургуульд ирэхгүй байгаа гэсэн тохиолдлууд бол зөндөө байсан. Тэгээд угаасаа ингээд хувийн нууц нь алдагдсан. Тэнгүүд хувийн нууцаа алдчихлаар эрх зүйн цаашаа нэг одоо энэ асуудал яаж шийдвэрлэх юм гэдэг тэр зүйл нь байхгүй. Эрх зүйн зохицуулалт ч юм уу наривчлсан. Тэнгүүд чинь ингээд хувийн нууцаа алдаад тохирж байгаа хүн тэр охтууд байгаа байхгүй юу. Тэнгүүд багш нар бол багш нар эмчнэр хариуцлага ямар ч хүлээх зүйл байхгүй болохоор тэр хүүхэд эргээд сургуульд явж байгаа болдог. Тэгээд хүрээллээс ингээд гадуурхагдаад ялварлан гадуурхалтанд бүртөөд эхэлдэг. Тэнгүүд цаашаа ингээд цагдаагийн байгууллагад хандъя ингээд эрхээ эргүүлээ сэргээлгий гэсэн чинь ямар нэг наривчлсан зохицолт энэ дэр
байхгүй бүр хангалтгүй байдаг учраас эргээд охтууд нөгөө нэг сургуулаа солих ч юм уу хамгийн ингээд нөгөө нэг авч байгаа хамгийн ингээд сайн арга хэмжээнд сургуулаа солих ч юм уу хүрээлэлээ солих байгаа байхгүй юу. Тэнгүүд хөвчлэн тэгэж чадахгүйгээс болоод цаашид үргэлжлүүлж суралцаж чадахгүй болж байгаа. Тэгээд ингээл эргээл өөрөө л илүү их том хохирлыг охтууд амсаад байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл наацах нөгөө охтын үзлэг хийх эмчийн хүүсийг тодорхойлж зааж өгөөгүй маш их асуудал байна гэж тэгжсэн. Энэ дээр ямар мэдээлэл? Энэ дээр бас л яг адилхан угаас ингээд зааж өгөөгүй. Тэнгүүд чинь ингээд эрэгтэй эмч байх юм бол хэцүү шүү дээ. Одоо насан туршсан ингээд эмэгтэй хүмүүс ч гэсэндээ зарим ингээд эмнэлэгт эрэгтэй эмчдэр би үзүүлэхгүй гэдэг өөрөө татгалзаад өөр эмнэлрүү хандах тохиолдол байдаг. Тэнгүүд охтын үндэслэгийг цаанаас нь шахаж ингэж хийж байгаа хэрвээ чи үзлэгт орохгүй бол гэд ингээд багш нар сургуулийн удирдлагууд илүү нэг хатуу арга хэмжээ авах гэдэг. Тэгээд цаашаага бүр ингээд охтууд өөрсдөө ингээ эсэргүүцээд орохгүй байх юм бол бүр ингээ дүнгээр нь боож эхэлдэг ч юм уу тий. Чи асуудалтай байгаа болохоор л үзлэгт орохгүй байна гэд багш нар нь эргүүлээд ингээ дүнгээр нь боож эхэлнэ, гадуурхаж эхэлнэ. Тийм болохоор орхоос өөр харахгүй. Тэнгүүд эрэгтэй юмш байх хонд хэрвээ одоо үзлэгт орж байгаа охин өмнө ямар нэг байдлаар ингээ бэлгийн эрхчлөөнд нь ингээ халдж исэн ч юм уу тийм тохиолдол орж исэн бүр хүндрүүлж ярих юм бол хүчрхийл дүртчихсэн охин байх юм бол эргээд эрэгтэй хүнээр ингээ үзүүлнэ гэх юм бол тэр чинь бүр маш ингээ хэцүү хүнд байдалд оруулж байгаа. Ерөнхийдөө сэтгэл зүйн тийм хямралд эргүүлээд оруулж байгаа байхгүй юу. Ерөнхийдөө эмэгтэй эмч байсан ч гэсэндээ бас л хэцүү. Яг өөрөөс нь асуухгүйгээр шууд ингээд дураараа ингээд оруулж ин гэдэг бол хэцүү. Тэгвэл одоо охтын үзлэг хийхгүйгээр энэний оронд өөр ямар шийдэл байж болох вэ те? Одоо хүчрхийлд өртсөн бол тэрийг илрүүлнэ гэдэг байна те. Жирэмсэн эсгийг шалгана гэдэг тестээр үзээд байна те. Тэр энэний оронд за яг зөв аргаар хийх шийдэл нь юу байж болох вэ гэж байна? Боловсрлоор дамжуулж л олох хэрэгтэй. Бүр ингээ багаас нь одоо жишээ нь бусад улс орны жишээн дээр ярих юм бол ингээд бүр цэцэрлэг тахаас нь тийм ингээд усны хувцастай хүмүүсийн зургийг харуулж байгаа. За чиний яг энэ усны хувцастай хэсэгт чинь хүрэх юм бол чи ингээд ээж аавтай хэлээрээ, багштай хэлээрээ гэд бүр ингээ хамгаалж өгдөг. Тэнгүүд Монгол тийм яг боловсрлоор дамжуулж олох тэр мэдээлэл нь маш тутмаг байдаг те. Эрүүл мэндийн хичээл дээр зөвхөн ингээд тамхи татаж болохгүй гэдэг зүйл яриад байдаг. Гэтэл ингээд яагаад тамхи татаж болохгүй гэдэг чинь гүнзгийрүүлж юусэн ярьдаггүй. Тэгээд одоо яг эрүүл мэндийн хичээл илүү ингээд одоо систем нь илүү ингээд дээшлээд байгаа хэрнээ бас төдийлэн сайн биш байгаа. Тэгэнгүүт за боловсрлоор олгож чаддгүй маа гэхэд ядаж ингээд эрүүл мэндийн үзлэг гэж охтын үзлэгийг болоод эрүүл мэндийн үзлэг бий болгоод тэрэнд нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хоёуланг нь хамруулах хэрэгтэй. Ягаад тэгэхээр охтууд өөрсдөө ингээд бэлгийн замын халдвар төвчөнд харахгүй штэ. Өөрөөсөө жирэмсэн болохгүй. Тэгэхээр ингээд охтын үзлийг яг за ингээд жирэмсэн охиныг ингээд илрүүллээ гэж бодъё. Тэгээ яах юм? Тэгээ цаашаа ингээд арга хэмжээ байхгүй. Ерөнхийдөө ингээд охтын үзлийг ханана ингээд цаашаа тулж байгаа хан зүгээр л жирэмсэн болсон охтуудыг илрүүлэх. Тэгээ цаашаа яах юм гэдэг арга хэмжээ юусоо байхгүй. За өвчтөе охин илэрлээ гэж бодъё. Ингээд ямар нэг байдлаар цусаараа ч юм уу ингээд эмнэлгийн орчин нөхцлөөс ингээд өвчин авсан. Тэгээд цаашаа яах юм гэдэг нь дахиад байхгүй. Тэгээд за хэрвээ ингээд өвчлөлтсөн хүүхдүүд байх юм бол та нарыг ингээд цаашаа эмчлүүлнэ, эмчилгээнд хамруулна гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Тийм болохоор эрүүл мэндийн үзлэг гээд тэгш нийтэд нь тэгш хамруулчих юм бол тэр хүүхдүүдийг бүр ингээд багаас нь эхлүүлээд эрүүл мэндийн өөр бусад өвчлөлт өртөгтөн ч гэсэндээ сэргийлж өгч байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө хамгийн зөв арга бол боловсрлоор л дамжуулах. Ингээд одоо хүүхдүүд хөвчлэн ингээд өвдсөн ч гэсэн эмнэлэг явах дургүй байдаг шүү дээ. Эцэг эхчүүд хүртэл ингээд хэрвээ чи муу юм хийх юм бол чамайг эмчтэр очиж тариулна гэж бүр айлгцсан байдаг. Тэнгүүд насан турш хүмүүс ч гэсэндээ яг үнэндээ ингээд өвдсөн хэрнээ эмчтэр очиж би зүүнээс яагаад идэм маа гэд бүр насанд хүрсэн хүмүүс хүртэл тэгж айдаг юм одоо эмгэгтэй болцсон дээ. Тэнгүүд энийг нь бүр багаас нь эхлүүлээд чи эрүүл мэндийн үзлэгт хамрагдах юм бол чамайг энэ өвчлөөс ингэж сэргийлнэ. Чи дараа нь ингэж өвдөхгүй байх боломжтой гэдэг бүр ингээд багаас нь эхлүүлээд боловсрлоор дамжуулж олгох юм бол энэ илүү үр дүнтэй болж өгч байгаа. Одоо жишээлбэл танай байгууллага дээр ч юм уу те охтын үзлэгтэй холбоотой юм мэдээллүүд охтуудаас ер нь ирдгүү. Одоо ямар төрлийн мэдээлэл жишээлбэл бэлгийн боловсролтой холбоотойгоор өсвөр насны хүүхдүүд ч юм уу те илүүтэй одоо шаардлагатай байдیں۔ Ер нь бол яг хуваараа л хандж байгаа юм л да. Манай сургууль ихэвчлэн өнө хилцүүлэг хийх үеэр ч юм уу те ингээд яг гүнд төв бол 2 жилд нэг удаа охтын эрхийн чуулган гэж зохион байгуулдаг байхгүй юу. Ингээд тэнгүүдийг тэр чуулган дээр хилцүүлэг хийсэн хэсэг байгаа. Тэнгүүдийг тэр хэсгээр л илэрж байгаа хгүй юу. Миний нэг ингээд таньдаг хүүхдийн манай найз ингээд сургуулиар имжил болсон штэ гэдэг ч юм уу. Яг хөвчлэн сургууль зохион байгуулж байгаа үед хилцүүлэг зохион байгуулж байгаа үед л ингээд одоо хүмүүс өөрсдөө ингээд үзэл бодлыг хэлнэ штэ. Яг тэр үеэр л илэрдэг хөвчлэн. Тэрнээс яг одоо хөвчлэн яг
За бүр заримдаа бол ингээд сургууль дээр ингээд зохион байгуулах чинь гэдгийг охтууд яг нийлж агаад манай сургууль дээр ингээд зохион байгуулах гэдэг байна. Энийг болиулаад өгөөч гэх мэтчлэнгээр бас хэлэх тохиолдол байдаг.